Hi guys, өнөөдрийн бичлэгэн дээр юу хийх гэж байгаа вэ гэхээр oh my god look at guys. За. Та нарын харж байгаагаар энэ одоо юу гэж юм бэ гэхээр одоо энэ болохоор Tiffany's plate гэдэг ийм viral ингээд хоолны ингээд энэ нэмэгтэй энэ хоолыг ингээд дайетанда иддэг гэсэн. Юу байгаа вэ гэхээр chicken apple sausage, and for dragon fruit, cottage cheese mustard, some grapes, cucumber, raw onions, өндөг. Энэ болохоор hearts of palm. Гэтэ энийг би монголоор орчуулж яг мэдгүй байна. Гэтэ энэ тэгээ хоёр шинж. Yeah, so игээд энийг бүгдээрээ оройны хоолндоо хамт идцгээе. За хамгийн эхлээд нэг grape. Энэ grape болохоор cotton candy flavorтэй grape гэсэн. Ямар cotton candy шиг юм датгүй. Нэг хамгийн сонирхолтой юм нь болохоор ингээд тэр эмэгтэй бүх юмнуудаа cottage cheese and mustard хоёртой дэжсэн. Одоо тэрийг намсаж үзье. Grape дурж үзье. Ogursti with cottage cheese and mustard. Нэг муухай биш юм. Тэнийг намсаж үзье. Oh, энэ бол гоё юм шиг муухай юм шиг мөрсөн юм. Энийг гэж үзье. Энийг би угаасаа ингээд дангаар нь энэ чаддаг болохоор it's okay. Би энэ өндийг 8 минут бослогсон. Ямар болсон харцгаая. Ингээд. Энэ үлээ chicken apple sausage гэсэн хаа. Амар сонирхолтой амттай. За энэ болохоор туршанган. Cottage cheese mustard gadaj гомдтой байна. За сүүлийн taste test. Энэ болохоор dragon fruit. Амар сонио. Гаднаас амар сүртэй харагддаг. Гэтэ ингээд амар сонио ямар ч амтгүй. Юу нэг ингээд би өөрөө амар ингээд ийм